бүхэндээ дэлхийн номын өдрийн мэнд төргий. За намайг намсрын мөнгөцөц гэдэг шинжилгээний академийн хэлцгөөлийн хүрээлэнгийн хэрэглээний хилшилжлийн салбарын эрхлэгч доктор. За мөн одоо хүрээлэнгийнхаа сэтгүүлийн зөвлөлийн нарийн бичгийн дараагаар ажилладаг. Тэгэхээр манай хүрээлэнгээс нийт 5 сэтгүүл бол эрхлэн хэвлүүлдэг. За эхний нэгдүгээр сэтгүүл бол хэл зохиол судлал гэдэг сэтгүүл байна. За энэ сэтгүүлийг хэл шинжилгээний салбар болон утга зохиолын салбараас эрхлэн хэвлүүлдэг. За энэ сэтгүүлд бол хэл шинжилгээний болон уран зохиолын одоо судлалын үйлдэлүүд үйл орчуулга, за шүүмж одоо нийтлэгддэг. За хоёрдугаарх нь хэрэглээний хэл шинжилгээний сэтгүүл байна. Энэ хэрэглээний хэл шинжилгээний сэтгүүлийг бол хэрэглээний хэл шинжилгээний салбараас эрхлэн хэвлүүлдэг. За энэ сэтгүүлд бол нэр томьёо судлал, хэлний хэрэглээ, компьютер хэл шинжилгээ мэтчилэнгийн одоо судалгааны одоо үйлдэлүүдийг хэвлүүлдэг. За гуравдугаар сэтгүүл нь Алтайка. За энэ сэтгүүлийг харьцуулсан хэл шинжилгээний салбараас эрхлэн хэвлүүлдэг. За энд бол одоо Алтай язгуурын хэлнүүд болон одоо төрөл бүс хэлнүүдийн харьцуулсан судалгааны өгүүлбэл болон орчуулга шүүмж зэрэг нийтэлдэг. За дөрөв дэх сэтгүүл нь аман зохиол судлал гэдэг сэтгүүл байна. Энэ аман зохиол судлал сэтгүүлийг бол аман зохиолын салбараас эрхлэн хэвлүүлдэг. За энд бол Монголын одоо аман зохиол, үлгэр туйл, одоо өлсөх таавар гэх мэтчилэнгийн аман зохиолын их бага төрлүүдийн талаарх судалгаа энд нийтэлдэг. За дараачих нь төв судлал гэдэг сэтгүүл байна. Энэ төв судлал сэтгүүл бол сэтгүүлийг сурвалж бичиг төв судлалын салбараас эрхлэн хэвлүүлдэг. За энд бол төв хэл дутаг зохиолч сурвалж бичгийн судалгааны талаар хэлний нийтлүүлдэг. За тэгээд та бүхэндээ энэ дэлхийн номын өдрийг тохиолдуулан манай хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг энэ 5 сэтгүүлээ хандуулж байна.